зургийг хүмүүст ойлгомжтойгоор тайлбарлах юм бол Монголын байгаль шиг уртын дуу шиг гэж хэлж болно. Наг Чингис гэдэг залуу уран бүтээлч соёл урлагийн сургуулийн дүрслэх урлагийн академийн Монгол зургийн багшаар ажиллаж байгаа. Наг анх оюутан болж элсэж орж ирэхэд 10 хэдэн төрлийн мэрэгжлийн сургалт явсан. Мэрэгжлээсэн сонголтууд. Тэндээс одоо Монгол зураг, дархан сэлбэр, уран зураг, монументал уран зураг, чимэглэх уран зураг гээд ийм олон салбарууд мэрэгчлүүдсэн баггүй. Тэгээд тэр дундаас би 10 жил дахин ер нь бол зурж эхэлсэн. 3 дугаар ангид ороод 3 дугаар ангиас авахгүйлаад зургийн ангид ороод зурж эхэлсэн. Тэр явж явах явцад болохоор манай 10 жилийн багш миний зургийг хараад чи Монгол зургаар явбал яадгийг Монгол зургаар яваач гэж хэлжсэн баггүй. Тэгээд баг ухад бол их тэрийг жоох ойшоогоогүй л дээ. Ягаад гэвэл нэг зуралтын хувьд техникийн хувьд тэрийг мэддэггүй. Тэр зуралт техник зураас ямар гоё вэ гэдгийг мэдэрдэггүй байсан болохоор тэгээд дээрээс нь тэрэн дээр Монгол зураг дээр хөвчлэн нэг дандаа мал аж ахуй ингээд Монгол ийм амьдрал ахуй зурдаг. Тэгэхээр нэг бүүр хот төсөх болохоор хөдөө ахуй ерөөсөө мэддэггүй. Мал зураг хэр нөгөө малаа сайн мэддэггүй. Тэгэхээр тэрнээс төв бөшөөгөөд илүү нэг ийм сэтгэлгээний ийм уран зургийн илүү сонирхоод гүйжсэн. Тэгж явж байгаад ахлах ангид ороод манай багш солигдоод арай өөр багш орж ирээд тэгээд тэр болохоор надад Монгол зургийн зураас гэж ийм байдаг юм аа. Нүдийг зурхад ингэж зурд юм аа. 2 3 янзаар нүдийг зурж болдог байхгүй. Одоо 10 нууд, ном хэлбэрийн нүд гэдэг. Тэгээд ингээд янз бүрийн байдлаар ингээд зурж болдог. Зураас нь ийм учиртай эхлэл төгсгөл ийм байдаг гэдэг. Тэгээд тэрнээс ахгуулаад ер нь бол Монгол зураг бас их сони юм байна, сонирхолтой юм байна. Заавал Монгол зураг дээр ингээд Монгол зураг зурна гэхээр адуу мал ингээд нэг ийм зурах шаардлагагүй юм байна. Зургад хүртэл ядаж баатрыг хүртэл гоёор зурдаг юм байна. Баатар зурж болдог юм байна. Үлгэр домог зурдаг юм байна. Энэ ямар гоё юм бэ гэж сонирхож ирсэн. Монгол зургийн онцлог Монгол хүний сэтгэлгээ нь бараг нэгт тавигдах баг. Тэрийг яаж ийм одоо чинь уран зураг гэдэг юм бол уран зураг бол алсдалт перспектив гэдэг нэг юмд ингээ баригдаж байгаа тийм үү. Орон зайн хувьд хязгаарлагдсан бол гэж болно. Монгол зураг бол тийм биш хэвгүй. Монгол зураг болохоор одоо чинь одоо хүмүүс хамгийн сайн мэддэг бол Монголын нэг өдөр байна шүү дээ. Тэрэн дээр монголчуудын амьдралыг нэг өдрийн амьдралыг бүхэлд нь харуулж болж байдаг. Тэгэхээр хамгийн наанагаа дүрс хамгийн цаанаага дүрс хоёр массын хувьд ижилхэн том жижигэн хувьд ижилхэнтэй. Тэгсэн гинэ хамгийн наанаага дүрс хамгийн цаанаага дүрс гэж ялгардаг. Уран зураг дээр цаанаага дүрс наанугаа дүрс хоёрыг том жижиг харьцааг нэжлэгээ авчих юм бол тэр нөгөө нэг харагдах байдал нь хэвгүй болдог бол Монгол зураг дээр тийм биш. Тэгсэр нэ Монгол зураг өнгийг таглахдаа хавтгаа тагладаг байхгүй юу? Форм хэлбэр илэрхийлэхдээ бол гэрэл сүдэр гэж нэг хөгдгөө хавтгаа тагладаг. Тэгээд тэр орон зайг болохоор зураасаар илэрхийлдэг. Тэр нь илүү онцлог даваа талтай гэж хэлж болох байна. Тэгэл гарах хугацаа за яг зураад гүйцэтгээд явхад бол хугацаа ер нь бол барцсангүй гайгүй. Тэрийг бодож боловсруулаад зохиомжоолоод дүрээ олоод одоо зохиомж олох, дүрээ олох тийм үү? Тэр өнгөө олох энэ хугацаа ер нь илүү их уртудаа үргэлжилдэг. Жишээ нь би одоо оюутан бахаас авахгүйлал зургийг л бодож исэн зургийг явсаар саяхан нэг зурж дуусгасан. Тэгэхээр би нэг 10 хэдэн жил бодсон зураг сая дуусж байгаа. Гэхдээ дуусныхаа дараа харахад дахиад дутуу санагдчихлаа байхгүй. Тэгэхээр тэрийг дахиад боловсруулаад, дахиад тэрийг шинжилээд, сайжруулад, өөрийнхөө санаанд тултал зурна гэх юм бол дахиад бас хэрэг хугацаа орохын тэрийг бол мэддэг. Миний зургийн ерөнхий гол сэдв гэвэл ер нь жоохон тийм үлгэр домог туйлсын маягтай. Тиймэрхүү сэдв дүрслүүдийг илүү их оруулдаг. Тэгээд тэрэндээ болохоор одоо Монголын дүр төрслийн бэлэгдэл, өнгийн бэлэгдэл тэрийг илүү их шингээж, тэрийгэ зургандаа илүү их утга агуулга оруулахын тулд тэр дүрслэл хөнгүүдийг илүү их ашиглаж зурдаг байна. Үлгэр домгоос гадна би ямар хүн бэ? Одоо надад юу мэдрэгдэж байна? Би хүнд юу хэлхийг хүсэж байна гэдгээ бас илүү их зурдаг.
байна. Одоо тэр зураг бол энэ сэтгэлийн шивнэгээд одоо миний энэ зурсан энэ зураг байна. Тэгээд одоо бас энэ зурж байгаа хамгийн сүүл зурж дууссан зураг бол одоо нэг ард байгаа энэ зураг байна. Тэ. Нэг дотор төрсэн мэдрэмжээ гаргаж байгаа болохоор хүмүүст хүрэх нь арай илүү гэдэг юм болов уу гэж боддог. Ягаад бол нэг хүн бол хүмүүс бас зарим нэг мэдрэмж их төстэйгээр хүмүүс байдаг ч тийм мэдрэмжүүд. Тэгэхээр бүх би бас яг ингэсэн шүү дээ. Надад бас яг ийм байдаг шүү дээ гэдэг тэр юмнууд нэг хүн зураг харахаараа хөө ямар гоё надад бас яг ингэж байдаг шүү дээ гэдэг ч юм уу тийм хүн. Энэ ажлын захиалга дээр болохоор үндэсний ястнуудын дээл хувцсыг оруулъя. Тэгээд Монгол эмэгтэй хүний гоо сайхныг харуулъя тий. Тэгээд энэ одоо энэ ирж байгаа энэ жилтэйгээ холбогдуулаад морь жилтэй холбогдуулаад морио оруулъя гэж ярьсан шүү дээ. Тэрэн дээр бол одоо морь малтайгаа нэг юм харьцдаг монголчуудын нэг арай өөр нэг юм харьцаа байгаа шүү дээ. Тэгээд тэр болгоныг л бас хэвтэйхэн зүгээр харуулъя. Таниулъя. Тэгээд дээрэс нь энэ үндэсний ястнуудын дээл хувцс өмсгөл зүсгэлийг аль болох гоё ганган чамнаар зурж илэрхийлэхийг зорьсон. Ягаад гэвэл монголчууд ер нь бас хизээнээсээ л илүү юм гоё ганган юм дуртай хүмүүс юм уу гэж би бол боддог байхгүй. Тэг хувьдаа тий. Тэгээд хажуугаар нь зургийн зохиомжинд болохоор тэр дээл хувцал өмсгөл зүсгэлч одоо тэр аль орон нутагт байгаа тий. Энэ аль нутгийн хүн тэрнээс нь хамаарат тэнд уул ус байгаль мод гэдэг тэр тухайн газар нутгийн онцлогийг бас шингээхийг зорьсон. Анх сургуульд багшаар дөнгөж орж ирчээд энэ хүүхдүүд яагаад Монгол зураг ангид орсон юм бол гэж би бодож байсан байхгүй. Яагаад тэгэхээр намайг оюутан байхад манай багш асуусан. Та нар яагаад Монгол зураг ангид орж ирсэн гэд. Тэгээ тэр үед бол би хариулж чадаагүй юу гэж хэлэхээ би мэдээгүй байхгүй. Тэгээд одоо энэ хүүхдүүд юу гэж хариулах нь гэж бодоод би асуусан. Тэгсэн манай ангийн нэг хүүхд их сонирхолтой хариулт хэлсэн байхгүй. Багшаа би хэрвээ би хөгжим дуртайгаад хөгжим сонирхсан бол багшаа би мориорын ангид орох байсан. Яагаад гэдгсэн чинь. Яагаад гэвэл би Монголд л би мориорыг сурах боломжтой. Би Монголд л тий уртын дуу Монголд л би энэ Монгол зургийг сурах боломжтой. Хэрвээ би зургийн мэрэгчлээс өөр ямар нэг мэрэгчлийг сонгох байсан бол би гатгшаа явж байна. Би тэнд очиод тэр газар нь очиод би сурч. Тэгээ би Монголд л Монгол зургийг сурах боломжтой болохоор би Монгол зураг ангид орж ирсэн гэж хэлжсэн. Тэг надад тэр нас сонирхолтой нэрэл тийм байна да гэж бодогдчихсэн тий. Тэгээ дээрэс нь Монгол зураг яг энэ монгол хүний одоо энэ характер монгол хүний сэтгэлгээг илүү харуулж өгдөг юм болов уу тий. Тэгээд одоо энэ Монголын ганц монгол зурагч гэлтгүүгээр ер нь одоо яг одоо манай энэ үндэсний урлаг гэж штэ тий. Энэ үндэсний урлаг илүү Монголын одоо энэ байгаль монгол хүний характер энэ бүх юмыг илүү харуулдаг юм шиг таниулдаг юм шиг санагддаг байхгүй. Жишээ нь уртын дуу, монгол зураг, морин гур энэ гурав ерөөсөө салшгүй юм холбоотой. Яг ийм ижил нэг амьсгалтай, нэг амьсгаатай. Би нэг багшаасаа сонсч ирсэн. Дуулаад зураг зурхад, монгол зургийг зурхад зураас татхад хэцүү байдаг гэж байгаа байхгүй болдоггүй. Тэгэхэд уртын дуулаад монгол зургийн зураасыг татаж болдог. Тэгэхээр тэр нөгөө нэг амьсгаа, тэр нэг мэдрэмж энэ бүх юм яг ижил яг л энэ үндэсний урлаг байгаад шүү дээ. Тэр морин хуур хүртэл яг зураас татхад хүртэл байлоо нөлөөлдөг ч байж бас би магадгүй гэж боддог тийм. Тэгэхээр залуучуудыг илүү их монголоороо байж, монголоороо гоёж, монгол соёл, монгол энэ өв уламжлалаа тий хайрлаж хүндэтгээд тэгээ цааш нь сайхан авч яваасаа л гэж хэлэх хүсдэг тий. Тэгээ тэр дундаас ялангуяа монголоор их ярьдаг байгаасаа л гэж боддог.